love you 今だけは悲しい За эргээд уулзахад таатай байна. За Ютаки Озаки. За энэ болохоор Японы хөгжмийн дээр рок хөгжмийн бол домог гэж яригддаг. Тийм алдартай дуучны ийм намтрын талаар ярихаар имжлэг хийлээ. Тэгээд энэ болохоор яг амиа хорлсон уу, якузад хаалгадсан уу, тэг. Яг энэ болохоор одоо бас сайн судлаа тодорхойгүй байгаа юм байлээ. Ютаки Озаки нь болохоор 1965 оны 11 сарын 29-нд Японы Токио хотод одоо айлын 2 дахь баг хүү болж ингээд ахтай хамт өндрөн сүдүг хийжээ. Тэгээд ахлах сургуульд тогтоод тэрээр өөрөн гисэн сэтгэлгээтэй баг зэрэг босгогч, тэмцэгчтэй тийм алдарт нэртэй тэрүүгээрээ нийгэм дургуутдаг, болж утгүй багш нарын өөдөөс үгээ хэлцдэг, хүсэл мөрөөдлийг унтарч байгаа найз нөхдөд дэмждэг ийм гэгээлэг хүүхэд байсан байна. За тэгээд цаашлаад 10 наснаас болохоор төгөлт рүү тоглож эхэл сурсан бөгөөд 18 настайдаа өөрийнхөө одоо миксер бичлэг дуунуудыг болохоор Sony Records руу явуулаад тэгээд тэрэн дээр амжилт түрээ Sony Dach гэрээ байгуулсан байт юм байна 18 наснда. Тэгээд ерөнхийдөө энэ хүртэл хийсэн дуунууд нь болохоор босгогч, тэмцэгч одоо яг нийгэмд болохгүй байгаа зүйл тэрнийг шүүмжилсэн их хийдгүйсэн залуу байна. Тэгээ энэ нь болохоор бас амнестианаас холбоотой байсан байж магадгүй маа гэж бас үздэг их сурвалжууд байт юм билээ. 80-ад оны үеэр тэгээд 12 наснда Sony-то гэрээ байгуулснаас хойш түүний 17 насны газрын зураг одоо 15 дахь шүүн гэдэг ийм цомгууд нь синглүүд нь өстой амжилтаар бол бөмбөгдсөн байна. Тэр үеийнхээ залуучдыг бол бүр байлдан дагуулсан ийм дучин болсон байна. За тэгээд ерөнхийдөө сайн хэлсэн шиг дуунууг нь болохоор нийгмийн дарамтаас зүхтах, өсвөр насны тэмцлийг ойлгох хэрэгтэй гэдэг одоо дээд үгчүүдэд хийлж тайлбарлаж хэрэгсэн залуу насныхаа залуу насны хүүхдүүдэд хүсэл мөрөөдлийг хамгаалах хэрэгтэй гэх мэтчлэн дуунууд зохиож явж байгаад гинт хайрлал орсон. Тэгээ хайрлал ороод одоо яг саяны энэ бичлэгний хам их гардаг I love you гэдэг энэ дуу болохоор үнэхээр алдартай дуу юм билээ. Би болохоор Японд бол нэг ганц хоёр удаа сонсоод ингээд хаа газар хахад бас явж идэг дөө. Гэхдээ яг ямар энэ түүхийг мэдэхгүй, ямар дуусныг мэдэхгүй. Гэтэл нэг л гоё дуу байгаад идэг. Сүүлүүд болохоор бүр мэдрээ сонсоод үгийг ойлгоод үнэхээр гоё таалагдсан. Тэгээ энэ нь болохоор Япон гэлтгөө ингээд олон улсад нэлээд алдартай дуунуудын ингээд тоонд ордог. Тэгээ та бас ингээ бүтнээр нь гоё сонсоод үзсээрээ тэгээд ерөнхийдөө YouTube дээр бичлэг нь бол амьдаараа дуулсан бол үнэхээр чадварлаг дуулдаг залуу үйдэг бол та хэд ойлгоноо. За тэгээд хамгийн харамсалтай зүйл рүү эргээд ороход бол ингээ цаашаа карьер нь яваад Озакагийн тий тэгээд хөрмөө хүртэл хийсэн өөрөм гэсэн бүр хүүхдтэй болсон юм сайхан амьдралтай байдаг байвч яг тийм тухайн удтуудын хамгийн ингээ болждоггүй зүйлүүд нь юунаас эхэлдэг гэнгүүт нөгөө л нэг харт юм. Хар тавнаас олж бас ингээд шорон баримтлагдаад ингээд цаадуулгатаад өвчсөн бас амьдралынх нь ингээд залуу насны нэг хэсэг хугацаанд холбоод байд юм байлээ. Тэгээд тэр нь цаашаа дамжсаар тэрнээс болсон уу үгүй юу? Тэгээд гинт 1992 оны 4-р сарын 25-нд 26 настай залуу Озаки болохоор Токиогийн гудамжнаас за одоо нэг цэцэрлэг төрөлнгөөс нүцгэн ухаангүй байдалтай өөрийнхөө байрнаасаа 1 км-ийн зайд олдсон гэж байна. Өөрийнхөө байрнаас 1 км гэдэг чинь болохоор бас гэртэйг нэлээд ойрхон байгаа олдсон гэсэн. Тэгээ түүнийг яаралтай эмнэлэгт хүргэж ингээд нарийн эмчнэр л ингээд шилжүүлсэн бол түүний оронд эхнэр нь болохоор ингээд түүнийг гэрт нь хариулнаа гэд юу нөхрөөгөө болохоор ингээд ухаангүй хот нь гэртээ авах шийдээд гэртээ авчихсан байна. Тэгээ энээс хойш гэртээ очиод төд бодлого ингээд нөхөр нь амнаас алдсан байт юм байна. Тэгээ энийг болохоор бас нэг их сурвалжууд болохоор эхнэр нь ингээд хороочлоо ингэчлээ гэж зөндөө ингээд гүтгэлэг ч юм уу те хардталтуудыг ингээд эхнэрт нь бол хилээд ингээд ярьслага авсан байт юм байл. Эхнэр нь болохоор энэ дээр хариулахтай болохоор би болохоор ингээд Озакиг өөрөх нь хүсэлтэй өөр ингээд имжлэхээ хэлэх наа гэрт минь аваач гэдэг хүсэлтээр би бол гаргасан гэж хэлт юм байлээ. Энэ болохоор бас үнэхээр ойлгомжгүй бас ямар нэгэн байдалтай
нөхөртөө ус санаад ч юм уу өөр якуз нартай нийлээд ийм үйлдэл гаргасан гэж бас хардж болохоор за нөгөө талд нь болохоор өөр гэрчнэр бол хэлэхдээ ингээд Узакигийн бие нь болохоор ингээд гимтэлтэй байсан, шарахтай байсан. Тэгээд энэ болохоор яах чаагүй якуз нэрийн хийсэн арга. Яагаад гэвэл энэ тухайн үед одоо юу гэдэг 80-аад 90-ад оны энэ үед болохоор яг эд якуз нар болохоор цагдаа нарыг ингээд мөнгөөр ингээд амын дарчдаг тий. Тэгээд ямар нэгэн хэрэг хийснийхаа тэр хохирогчдыг болохоор хар тамхи нас болж ингээд амиа хорлсон, хар тамхи хэтрүүлж хэрэгслэнээс болж амиа алдсан, хариг согтруулах ундаанаас болж ийм байдалд хүрсэн гэх мэтчлэн худлаа зохиомл хэрэгүүдийг цагдаа нараар бичүүлээд мөнгөний нөгөө дардаг ийм якуз нарын эд хүчтэй нөлөөтэй үе ийм цаг үе байсанд энэ залуу бас өртсөн байхаа гэж бас хүмүүс харддсан байна. Гадралт юм байна. За тэгээд 94 онд бол яаж ингээд цуснаас нь сэргээш хүртэл илэрч исэн байна. Яг хардсан бол мэдээж хэрэгэлсэн байгаа. Гэхдээ яг хар тамхинаас л болж зөвхөн ийм зүйл төрснө гэдэг нь бол бас асуудалтай. Тэгээд гинт аав нь болохоор тэр үед юу гэдэг миний хүүхдээ бол заавал нэг нь алс хүн ингээд гадны нийлүүдэд ороосон байна. Зөндөө ингээд хайгаад ингээд зөндөө олон шүтэн бишрэгчтэйсэн гар үсэг хүртэл аваад ингээд тэмцээ явж исэн бол бодлого 10 жилийн дараа он гарч хэдэн жилийн дараа тий. За ингээд манай хүүхдэл амиа орлсон ингээд юм байна гэд бахан захианус гараад гинт бодол нь өөрчлөгдсөн. Энэ бол бас нэг сонин үнцөглөлтөө яа тий. Заавал ингээд энэ хэрийг дуусгах хэрэгтэй болохгүй бол аав нь өөртөө бас гэр бүлтэй дахиад зовлон авчрах гэдээсэн байж магадгүй гэж харж болно. За тэгээд үнэхээр мундаг дуучин байсан гэдэг бол харах нэг зүйл нь болохоор түүнийг өнгөрсөний дараа 5 хоног үргэлжлэх ингээд гаргаж явах үтэй. Ингээд гаргаж явах ёслолт нь болохоор 40,000 ингээд фэнүүд ирж оролцсон юм байлээ. Тэгээ зарим бүр уйлаа, зарим нь одоо ингээд бүр сэтгэлээ барьж чадахгүй одтойгоо цуг ингээд өөр одоо Узакитай хамт те дуучинтай хамт өөр ертөнцид уулзах нь бол амиа оруулсан фэнүүд байт юм байлээ. За тэгээд энэ дуугийн гонхтөх нь бол иймэрхүү энэ дуучны. Гэхдээ энэ сайхан дуултээсэнд бол гэхдээ энэ дуу бол үнэхээр гайхалтай дуу. Та хэд их сонсоод хайртай өндөө сонсож үзэрүүлээрэй гэж хүсмээр байна. Сайн ингээд энэ бичлэгээр ингээд өндөрлөө. За баяртай. Дараагийн бичлэгээр дахиад уулзцгаая.